Бичээж Эстинүн Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 24-р хэсэг. Хавар тачгансан өвлийн хүйтэн өдрүүд урсаж амьдрал үргэлж элсээр Францыг зорин одсон ануужин нэгэн дугтуудаа бичиг үлдээсэн нь байрны ойр дээр бас хэдэн мөр зур ус байв. Хөөхөндөө гэгээдэ бэлэглэв. Орц цэцэрлэг ойр болохоор илүү тохиромжтой баха. Бүү татгалзаарай. Та хоёр даад жаргал үсэ. Зурус ердөө хэдхэн өгүүлбэртэйч асар олон санаа агуулсан мэт санагдав. Ануужин юу ч нэхээгүй, юу ч шаардаагүй атлаа өөрийн хамгийн үнэтэй зүйлээ охинд нь үлдээгээд явчихжээ. Тэрээр зурвсыг хэдэндээ уншиж ажуухан эвхэн халаасандаа хийгээд уртаар санаа алтлаа. Өвлийн хүйтэнд галлагаатай байранд амьдарч охиноо цэцэрлэгт зөөхөн хүндрэлтэй байсан нь ийхүү аятайхан шийдэгджээ. Магадгүй хизээ нэгэн өдөр ануужин буцаж ирэх тэр үед сайхан сэтгэлийнх нь хариуг өгөх боломж гарах буй за. Шин цэцэрлэг гэгээд гойд таалагддаг байв. Өглөө бүр яаран босож цүнхээ өөрөө үрээд би хазарлаа хэмээн сандрах болсон нь төгөлдрийн сэтгэлийг онгойлгоно. Сэргэлэн цаваа охин орос хэлийг тунж хурдан сурч хэдхэн сарын дараа багш хүүхдүүдтэйгээ төвөггүй ойлголцдог болжээ. Харин төгөлдрийн ажил өдрөөс өдөрт нэмэгцээр байлаа. Машин худалдах, сэлбэг татах, шинэ агуулгын газар үзэх гээд завсар зайгүй. Дээрээс нь бадрах эхнэр ойлгоо болон хадам аав ээж болох Сэргээ Наташа нарын хамт Монголд ирэхээр болсон нь бүрчих ажил нэмэв. Тэд энэ удаа зүгээр нэг зочлохоор ирсэнгүй. Монгол ёсоор хурам найраа хийх, цаашдын хамтын ажиллагаа грек хэлцээрээ эзэслэн тохирох томоохон зорилготой ирж байгаа ажээ. Үеэл дүүнэр нь болох сайжрах самбуу нар засварын ажилд гаршиж гонгор ахын хамт гараа шиг төвөггүй авч явах болсноор илүү чухал ажил хөөцөлдөх боломжтой болсон бөгөөд удаан бодсны эцэст чандлыг гэртээ байлгахаар шийдэж охинч дуртай наргагүй зөвшөөрчээ. Төгөлдөр Сэргээ хоёр анх уулзсан өдрөөс бол санаа нийлжээ. Насны зөрүү нэлээд байсан ч ажил хэрэгч зан алсыг харсан бодол нь тунж адилхан. Сэргээ залуугийн яриаг анхааралтай сонсож асуулт бүрт нь нухацтай хариулдаг бол төгөлдөрч мөн Ахмад ирийн туршлага тооцоотой занг ихэд хүндэтгэн. Тэд шүн дүл хүртэл газрын зураг дэлгэн сууж шатхууны зах зээл, агуулгын байршил, төмөр зам, тээврийн талаар ярилцдаг болов. Нэгэн орой Сэргээ хундгаа өргөн "Чи надад 20 жилийн өмнөх өөрийг минь санагдуулж байна шүү. Эрсдлээс айдгүй, бас хөдөлмөрч хүн юм. Бэд хамтравал хол явна гэдэгт би итгэлтэй байна." Гэхэд төгөлдөр инээмсэглэн "Таны итгэлийг алдахгүй" гэж хариулав. Удалгүй тэд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж шатхууны пуртлах ажлаа албан ёсоор эхлүүлэхэр болов. Гэвч сонирхолтой зүйл үүгээр дууссангүй. Маргааш өглөөний Сэргээ ширээн дээр нэгэн хавц тавиад "Нааддаа ч гэсэн нэг бэлэгвэ" гэж инээмсэглэв. Төгөлдөр гайхан хавцыг нээж үзтэл дотор нь ажилтны бичиг, гайлын бүрдүүлэлтийн материал байлаа. "Энэ юу вэ? Эхний ачаа замд агарчихсан. Та нартаа гэрээ байгуулна гэдгээ би өгнө нь шийдчихсэн байсан юм. Тийм болохоор анхны ачааг аль хэдийн хөдлөгчгсөн." "Юу гэсэн үг вэ?" "Хэдхэн хоногийн дараа Монголд орж ирнэ гэсэн үг. Энэ бол миний шинэ түншүүдэд барьж байгаа гин тэмбэлэг." Хэсэг чимээгүй болсны дараа төгөлдөр босож ирээд Сэргээгийн гарыг чанга атгаад "Баярлалаа. Бид таны итгэлийг хизээж алдахгүй" гэхэд Сэргээ мөрөн дээр налгацснаа "Бизнес мөнгөөр эхэлдэг юм да хүү минь. Итгэлцлэр эхэлдэг юм" гэж намуухан хэлжээ. Тэр мөчтөл 3 найзын олон жил мөрөөдөж явсан том бизнесийн эхний үд хаалга ажмаар нэгдэж эхэлсэн байв. Төгөлдөр тулгаа хоёр ярьж зөвшөлдснийхөө дагуу найзынхаа хурмыг ёс төртөө ничгэр хийхээр шийдэн төвийн нэр хүндтэй томоохон рестораныг бүднээр нь захиалж ойр дотны бүх хүнээ урьсан байв. Хурмын өдөр ресторан хөл хөдөлгөөнд дарагджээ. Тулгар биетэй Заяа, Бэлгүүн, Амина, Зол Заяа, Ялгуун, Чанцал,
Чимгээ нар ээлж дараалан ирж танхим улмал хөл хөөтэй бэлгүүний аав ээж мөн Ануужингийн аав ээж хоёрч хүрэлцэн иржээ. Тэрч бүхэл хаанаас яаж мэдсэн үл ойлгогдогч шахаа шагдар хүртэл ирсэн нь найзуудыг нь баггүй гайхшруулав. Хөгжим ихшгэлж хүмүүс хундах тулган инээлдэж байтал гол хаалга ажуухан нээгдэн ойлгоо гарч ирэхэд тагхим хэсэгхэн зур нам гүн боллоо. Цасан ширхэг шиг цагаан даашинз түүний өндөр нуруу том хөх альмын үгзийг улам тодтогож нарийн бэлхүүсийг нь дэгжин харагдуулна. Мөрөн дээрээ задгаа асгасан алтлаг шаргал ус нь гэрлийн туяанд торгон мэт гялалзаж цэнхэрнүүд нь тунгалан нуурын ус шиг гэрэлтэж байлаа. Цагаахан арьс намуухан инээмсэглэл үйлэлэг улаасан хазар нь яг л үлгэрээс бууж ирсэн гүнж мэт харагдана. Түүнийг хараад танхим цуусан хүмүүс өөрийн ирэхгүй алмаарч зарим нь хүртэл аяархан шивнэлтэв. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Яг кино жүжигчин шиг юм аа. Төгөлдөр хүртэл хэсэгхэн зур инээмсэглэн зогсноо бадрахад хандан "Чи чинь үнэхээр азтай хүү юм аа" гэж чин сэтгэлээсээ хэлв. Бадрах бахархсан янзтай энийгээд "Үнэн шүү. Би ч өөрөө одоо хүртэл итгэдэггүй. Гээх тэр мөчөд хөгжмийн аялгуу чангарч танхим даяар алга нэжигнэн шинхэн хоосыг баярын ширээ рүү урин суулгаж бай." Хуучны угсармал орон сууцны 3 өрөө байранд тоглох болсон сорив болд Янгир ядам хоёр хундах тулган сууцгааж байлаа. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн том хулгай мөн дээрм нь амжилттай болж урд нь төсөөлж байгаагүй их мөнгө орж иржээ. Хамгийн гол нь тэдний ард хүчтэй хүмүүс байгаа. Зарим нь мөнгөөр, зарим нь мэдээллээр, бас зарим нь хэрэг тохиолдвол хамгаалж чадна гэдгийг ойлгуулсан хүмүүс. Гэвч болд хэний ч өмнө толгой бүхэх дургүй нэгэн. Хүчтэй хүнээр ард тал хэлгэж болно. Харин нохоо нь болж болохгүй. Би ч бас тэгж боддог. Нэг өдөр хэн нэгний утсаар хөдөлдөг хүүхэлдэй болчихвол дуусна. Болд хацрынхаа урт сорвыг элбэн хэзэг чимээгүй сууснаа. Бэдэнд мөнгө хэрэгтэй. Маш их. Энэ нийгэмд мөнгөтэй хүн юу ч хийж чадна гэд тамхиас орон бодлогшров. Эртний өстөн мандлын охин оюунаг эзэмтсэн тэр өдрөөс хойш бараг л эхнэр нөхөр шиг болсныг анзаарсан ядам. Та энэ хүүхнэр яах нь вэ? Өөр айтайхан царайлаг бүсгүй олчихгүй юу? Гэхэд болд анхны хайрын минь ох юм л да. Хувь заяаны зураг гэхээс илүүтэй мандал намшийн матаасаар би шорон явж. Тэр маань өөр хүний эхнэр болсон юм. Хамт амьдрах хувь байгаагүй ч тэр бүсгүйг би хизээч мартаж чадаагүй. Харин оюунаг харахаар эхийг нь харж байгаа юм шиг санагддаг юм. Гиснээс хойш ядам зөнд нь орхисон аж. Үнэн дээр бол Ануужин шиг сайхан амтан байсансан бол өөр хэрэг. Гэтэл өнөөх том хөх өгцөгтэй сайхан бүсгүй гар хүрхийн аргагүй хол явчихсан. Энэ бүхэн төгөлдрийг буруутгаж өс санаж явдаг ядам. Нөгөөх ч нь улам томроод байна шүү. Эрдэнэч тэр нөхрийг зүгээр орхихгүй бах та гэв. Тэд муудалцах тулсан бидэнд сайн. Дунд нь өгөөш хаяад л орхиод бай. Яаж? Чиний тэр Ануужин чин Эрдний хуучин эхнэр гэвэцтэй. Энэ бол том шалтгаан. Хардалт хүнийг харлган болгодог. Хоёуланг нь ашиглана гэсэн үг үү? Яг тийм. Хэний ч гарын хүн болохгүй. Харин тэдний зөрчлөөс мөнгө олно. Чэдэр Ануужин март. Хүүхнүүд гайж ирэхээс аз дагуулдаггүй юм. Харин та. Тийм ээ. Би оюунагаас зайгаа авна. Надад бодсон хүн би. Чалхаагийн дуу чанцлуу. Хайда. Эдөөсөж яваа сайхан амтан. Анх нь оролддог байсан гинлээ. Энэ бол ойртох том боломж. Үгсэн. Аль хэдийн төгөлдөрт. Үгүй ахаа. Төгөлдөр тэм хүн биш. За амрыг. Нүд анилтаад байна. Гэснээр хоёр хам унтахаар хэвджээ.
Энэ яриа өрнснөөс хойш хэдхэн хоногийн дараа төгөлдрийн түрээсэлсэн агуулгад араасаа олон вагон шатхуун бууж эхэлжээ. Бүх зүйл тооцоосны дагуу явсан тул Сориболд тэр дороо Эрдэнэт хэл хургуулсан төдийгүй амар норов хоёрт ч дуулга мартсангүй. Долоо буудуулж хаширсан чон гэдэгчлэн Сориболд Янгир ядам хоёрын санаа бодол, арга зал, гүйлгүй хаан бүх талаараа нийцэж хэн хэндээ улам бүр итгэн нөхөрлөж байна. Хоёул мөнгнөөс илүү хүүхэнд дуртай. Оюунагаас ажмаар загаавч эхэлсэн бол тэр орой хэлж байсанчлан Чалхаагийн дүү Чанцлыг сэм тандах болов. Гэтэл улаан харангаас төгөлдрийн байр руу шилжин амьдрах болсон нь уур хилэн хорслыг асааж орхижээ. Энэ тухай сонссон ядам ногоонуудээ жаатайлхан мушилзаад би хэлсэн шүү дээ. Наад хоёр чинь зүгээр вэ гэж новш чинь хавийн сайхан хүүхнүүдийг эзэмдэж дууслаа. Хэмээн сэм тавлжээ. Хацрынхаа сөрвийг элбэт суусан болд дуугүй хүний доодох нодон гэдэг үнэн бололтой. Ёстой л энэ хавийн хүүхнүүдийг дуусгах нь гэж шүдээ зүүн бовтнов. Зүгээрээ та Чанцлыг харин би золзаяаг. Төгөлдрийн мөнгө санхүүг барьдаг болохоор манай дарга нар ч сонирхож мэднэ. Яг зөв. Хоёул ажиллаа шуурхаалээ. Хүмүүстэй хэл олигтойхон мөнгө өгөөд мөшхүүл гэснээр гэм хоргүй золзаяа гинэн жаалхан Чанцал нарт аюул нүрлэж эхлэх нь тэрэ. Бадрахын хурманд ирсэн одлон үзэгсэлэнд бүсгүүчүүдийн дундаас яах аргагүй ялгуун хамгийн анхаарал татаж байлаа. Өндөр гойлог бие, мөр давсан шулуун хар ус, мэлмэрсэн том харнууд нь тэр үдэш бүрж үзэгсэлэнтэй харагдана. Хурмын турш төгөлдөртөө хэд хэдэн удаа тааралдаж бүр 2-3 бүжигч хамт бүжиглэв. Төгөлдрийн намуухан инээмсэглэл халуун дулаан харц энгийн атлаа өөртөө итгэлтэй төрхөн ялгууны сэтгэлийг улам бүр татаж зүрхэндээ дэлбээсэн харин гал нь том түүдэг болон асан дүрлзэж эхэлсэн юм. Тэр өдрөөс хойш улам бүр өөрчлөгдөж их сургуультай явах дургүй болсон тэрээр өглөө бүр цүнхөө өрн гэрээсээ гардагч үнэндээ хичээлдээ бус гэрээсээ холгүйхан байдаг жижиг урлан лууга явна. Тэндээ ганцаараа сууж цаг хугацааг мартан зураг зурдаг болов. Хамгийн сонирхолтой нь өмнө нь хүний хөрөг, байгаль, цэцэг зурах дуртай байсан охин одоо зөвхөн нүд зурдаг болжээ. Урлангаас холгүйхан байрлах орос цэцэрлэгт гэгээг явдгийг мэдснээс хойш замд нь тааралцчих санаатай өглөө эртэл нь тэр чиглэлд зориуд удаан алхдаг байлаа. Цас бударсан тэрнийг өглөө хүсэл биелж төгөлдөр гэгээ хоёртой халд таарч гурвал цуг алхасаар нэгэн зүгт явж зам зуур элдвийг ярилцсаар салжээ. Дараа нь цэцэрлэг тарах үед бас өглөөч хэд хэдэн удаа таарав. Цэнхэр нүдэн гүнж ялгуунд тун амархан дасаж элдвийг шулган ярих боллоо. Таныг ажилтаа үед би хаяа гэгээг авч болох уу? Харин л дээ. Уг нь манай дуу байгаа. Жөө хурмын дээр харсан байх. Би гэгээд зураг зурах талаар л. Аава. Би зураг зурах дуртай. Ялгуу өгчээр заалгая. Охиныхоо үгнээс зурж үзээгүй төгөлдөр хаан залах гэж амралтын өдрөөр манад ирж болох юм гэж тэнгэлцэнгүй хариулав. Хазар нь улаа бодрох ялгуун аха энэ үхэнд миний урлан байдаг юм а. Тэнд тухтай харин та бэлгүй хахад битгий хэлээрэ гэж шивгэнлээ. Энэ өдрөөс хойш гэгээ охин хаяа ялгууны урлан дээр очих болж элдвийг шалгаан асуудаг болов. Ялгуу өгчээ. Та зураг зурж өгөөч. Ялгууна өгчээ. Би үйл зурмаар байна. Бас уул гэх бөгөөд элдв дүрс үүсгэн сараачх нь ямар нэгэн утга заавал агуулдаг байлаа. Сониучхан бяцхан охин олон янзаар дүрсэлсэн нүдний зургуудыг удаан харж зогсохдоо үл мэдэгдэн инээмсэглэл тодруулах бөгөөд тэр бүрд нь ялгуун мэдчихлээ гэж бодон ичингүрэл давтсан ч гэгээ юу ч хийсгэлнэ. Гэгээ
Миний дүү хувцас өмсөөрэй. Аав нь ирэх болчихлоо. Цаг орой болж. Гэсээр хоёул гарахад аль хэдийн бүрэнхийн нөмөрч эхэлжээ. Алхаарай. Хоёул оройтчгож аав нь зэмлэн шүү гэд охины хөдлөн алхаж явтал яг ард талд хөлийн жимээ дуулдах шиг болов. Ялгууны нуруугаар хүйт даасан ч зүрхээ чангалан эргэж хараад хоёр хүн ирж буйг анзаармагц улам хурд нэмэн алхлаа. Гэгээ яваарай түргэл. За агчээ. Ашгүй өдөөс төгөлдөр тосон хурж ирэхэд аав нь хүрээд ирлээ гэд уртаар амьсгаа аван тайвшрав. Миний охин олон зураг зурсан уу? Гэсээр дөхөж ирсэн төгөлдөр ажил маань амждаггүй. Та хоёр минь удаан хүлээв үү гэж амьсгаадан хэлээд охиноо хөдөллөө. Ялгуун сэмхэн эргэж харвал өнөөх хоёр хүн буцан алхах хагаад энэ нь тун сэжигтэй санагдав. Яагаад ч юм хэдэн жилийн өмнөх хардурсан сэтрэн жихүүдээс төрж өөрийн мэдэлгүй төгөлдрийг сугаджээ. Төгөлдөр зочих шиг болсон ч гараа татаж авалгүй айжуухан алхасаар байлаа. Яг энэ үед дэлгүүрээс гарч ирсэн чанцал аз жаргалтай сугдалцсан яваад тэднийг хараад цочин навц хийж харанхуй булан руу орохдоо хар хор атаархлын мананд автан нулимс нь мэлмрээд иржээ. 24 дугаар хэсэг төгссөв. Эрли зохины дуйл 1-р бүлгийн 25 дугаар хэсэг. Гурван найзын үүсгэж сэргийгийн талтай хамтарсан андууд хязгаарлагдмал хувьцаат компани үйл ажиллагаа жигдэрч анхны борлуулалтаа хийснээр ашиг орлогч ариун ихээр олж эхлэв. Богино хугацаанд өсөн дэвдсэн энэ компани олонний анхаарлаас хол байсангүй. Эрдэнэ норов амар мэтийн төрийн хүмүүсээс гадна бизнесмэнүүд ч маш анхааралтай ажиглаж зарим нь хамтран ажиллах санал тавьж эхэлжээ. Эрүүгийнхэн тэр дундаа сүүлийн үед илт хүчээ авч буй сорив болдын бүлэглэлж эртнээс сэм тандан мөшгөж байгаа билээ. Гэхдээ тэдэнд эрх мэдэл эд мөнгнөөс гадна өөр нэг зорилго бий. Төгөлдрийг тойрон хүрээлдэг бүсгүйчүүд дундаас өндөр нуруутай галбирлаг царайлаг золзоёг онилсан ядам өөрийн хүмүүсээр алхан бүрийг нь мөшгүүлсний эцэст хүслээ биелүүлэхээр шийдэв. Гадаад төрөх биеийн галбар нуруу дуруу гэд бүх зүйлээрээ ануужиндаа тун төстэй санагдах золзоё түүнд таалагдсан. Янгир ядан бол нэг ихэлсэн ажлаа заавал дуусгаж санаа амардаг шургуу дайчин зантай. Нүцгэн биен дээр нэмгэн халаад нөмөрсөн ануужин тун ойрхон байсныг бодох тусам хуйл тачаал нь асан дурлцэж тэр хэрээрээ төгөлдрийг үзэн яддаг байлаа. Өнөөдөр бол хүсэн хүлээсэн өдөр. Сорив болд хацраа илэн суухдаа ядмыг удаан ажиглаж байснаа. Чээ бид хоёрт нэг өө байна. Юу гэхээр нүдний чинь содон өнгө, харин миний сорив. Гэрч таарвал амархан баригдана гэж нухацтайхан хэлв. Ядам ушилзан толгой дохиод тэр үнэ. Гэхдээ миний нүд ямар ч харанхуйд сайн хардаг. Баг өмсөд шиг зүүчгэд л болно. Харин таних л. Энэ сорвыг харсан хэний чээс гоождог. Хэдэн хамууд маань энэ сорвноос айсандаа амаа хамхиж явдаг юм шүү дээ. За тийм дээ. Сул талаа давуу тал болгож ашиглавал хэн ч яаж чадахгүй гэлцэн үчийн бүрий болтол хуужилсан хоёр эр бэлтгэлээ бүрэн базаагаад гадагш гарлаа. Эдэр үсийн хүүтэн эд тажигнаж гудамж ил хул орхи хагаад хаанигхэн гэрлээ гэлболзуулах машинуудад шунхийн зөрнө. Яг үдээд халтар царайд олон ангид кино гарч байгаа. Энэ бол маш том боломж. Тэд байшингийн болон тохой даган аль болох харанхуй газар бараадан алхасаар золзойгийн байрны гадаа ирлээ. Цонхнууд ихэнх нь гэрэлтэй байгаач орцон тас харанхуй. Хөөршүүд нь унтаагүй агуулгалтай. Хоёр нээзгүй. Нэгэнд нь настай хөгшчүүл амьдардаг. Доод давхард олон хүүхэдтэй альвэ. Кинондоо сатараад анзаарахгүй. Тэгээд ч чимээ гаргахгүй. За оръё. Хоёул эргэн тойрноо нявхур гэгч нь харжхаад орц руу орж огтхон ч чимээ гаргахгүй дээш өгслөө. Орцонд зөвхөн
халтар царайд киноны дуу гарахаас өөр анир үгүй. 3 давхард золзооёын гэрийн үдэн дээр мэгц ядам өвдөх сөхрөн сууж халааснасаа жижиг төмөр гарган цоочтой ноцолдож эхлэв. Харин бол дээш доош чих тавин нэг гараа хөрөмнийхээ халаасан чургуулсан хэвээр зогсно. Ядмын духан дээр хөлс бурзаажээ. Болд яарч байгаа бололтой хэзүү цоож байна уу гэж шивнэн асуув. Тийм байна. Хүүхэн ганцаараа амьдардаг болохоор гайгүй цоож хэлэгсэн байна. Гэхдээ онгоно. Яг тэр мөчөд доод давхраас хаалгад түгжих чимээ гарахад хоёул зэрэг хөдөлгөөнгүй болж амьсгаагаа даран суулаа. Гэвч удалгүй чимээ тасарч ядам ахин ажилд орж хэдхэн хормын дараа сулхан чаг гэх чимээ гарахад нэгдлээ гээд хаалгыг аяархан онгойлгоод орчхов. Гэрийн эзэн кино үзэж буй бололтой зурагтны дуу сонсогдно. Ядмыг урагш шалгах үед болд гэрийн утсыг сэм салгачаад араас нь даглаа. Өрөөний бүдэг гэрэл золзоо хажуу тийш хард суугаад хамаг анхаарлаа кинонд хандуулжээ. Муурайдал хөнгөн шингэн хөдлөх ядам сэмгишгэлсээр бүсгүн ард очмогц хүзүүд нь тэврээд амийг алгаараа хаагаад сарвайтал тэвэрсээр буудан дээр даран. Сүүлийн саруудад нийслэлд хэд хэдэн хулгай, дээрмийн ноцтой хэрэг гарч мөн хүчирхийлэл үйлдэгдсэн байж болцсогүй хэрэгч цагдаа нарын анхаарлыг татаж байв. Хамгийн хачирхалтай нь хүчирхийлэлд өртсөн хохирогчид анхны мэдүүлгээ өгснөөхөө дараа нэг нэгээр гомдлоо татан авч болсон явдлынхаа талаар дахин ярихаас эрэс татгалзжээ. Яагаад гэдгийг хэн ч мэдсэнгүй. Цагдаагийн ахлах дэслэгч төмөр хэргийн материалуудыг ширээн дээрээ дэлгэн сууснаа удтал бодолд автлаа. Хэд зэвэрхэн, хэд тооцоотой. Бараг ямарч уул мөргүй энэ хэрэгүүдийн ард нэг л хүн байгаа гэж тэр таамагласан. Түүний бодолд хэдэн жилийн өмнөх ялгуун тохиолдсон явдал эрэхгүй орж ирэв. Дараа нь ануужин руу дайрсан хүмүүс. Хоёр өөр цаг үед болсон ч хоёуланд нь нэг ижил зүйл байлаа. Нүүрээ багаар нууж нүдэндээ хар шил зүүсэн этгээдүүд яг адилхан үйлдэл хийсэн. Өнгөрсөн саруудад гараад байгаа хулгай, дээрмийн хэрэг мөн адил нэг эзэнтэй байж болох таамагт хүрсэн ч хэлтсийн дарга нь түүний бодлыг шууд нэцав. Төмрөө хулгай дээрм нэг хэрэг, хүчирхийллийн шинжтэй хэрэгүүд өөр хэрэг. Баримтгүйгээр бүгдийг хооронд нь холбож болохгүй. Чи дээрэмжтэй л бол гэж бухимдан түүнийг огт сонссонгүй. Олон жил ажилласан хашир даргын санаа зөв байж ч мэднэ. Гэвч төмөр өөрийнхөө зэн совин итгэл үнэмшлийг даган ялгууныг нууцаар тандуулан хамгаалуулах болов. Орцондоо хүчирхийлэлд өртөх төгсөн тэр охиныг өөрийн гараар аварч байхдаа айж чочирсан охины нүцгэн биеийг цочиртон харчхаад нүдээ буруулан хүрмээрээ яаран хутсан. Эмэгтэй хүнд ойртох нь бөөхөл үерхэж үзээгүй дарав төлөв төмөр мэлмэрсэн том хар нүдэндээ нулимс гэлтгануулан ширтэх тэр гинэн цайлган дөрхөнд татагдан бараг л дурлсан. Гэвч айц давтсан насанд хүрээгүй охины аргагүй байдлыг далимдуулж өөрийг аварч тусалсан хүний байр суурнаас түүнд татагдаж буйгаа мэдэрсэн төмөр өөрөөсөө ихэд ичжээ. Тиймээс тэр бодлоо сэтгэлийнхээ мухарт дарж орхисон юм. Удалгүй ялгууны ах бэлгүүнтэй танилцсан дотносож нөхөрлөг болсноор тэр бодол бүр мөсөн замхарч ялгуун түүний хувьд хамгаалах ёстой эмэгтэй дүү нэгэн цагт золгүй явдлын золиос болох төгсөн хөөрхий охин болон үлдсэн билээ. Ажлын цаг дуусаж аль хэдийн орой болсныг төмөр анзаарсангүй. Хэргийн материалуудаа ширтэн бодол давтаж суудал дотор холбооны станц шажигнан дуугарч ахлахаа элдв хэрэг зөрчилгүй 50 байна гэж гэлтгэх сонсогдов. Үүргээ хэмээ үргэлжлүүлж анхаарлаа сулруулж болохгүй гэж товчхон тушаагаад хөрмөө өмсөн гарч ялгууныг нууцаар хянуулахар үлдээсэн мөрдөгч дээр очлоо. Ямар нэгэн хөдөлгөөн байна уу? Үгүй, охин гэртээ байгаа. Сэжигтэй хүнч харагдсангүй. За, чи хайрч амар.
Өнөөдөртөө хангалттай гээд гэрийн зүг хөдөлсөн ч сэтгэл нь нэг л тавгүй хэвээр байлаа. Би чулуу хөөж өөрийнхөө зүн совинд хэд хэтгээд байгаа юм болов уу гэж бодсоор гэртээ ирээд ч нойр нь хүрсэнгүй. Яг тэр үед утас хангинан дуугарч авбал төгөлдөр. Охин маань заримдаа муу юм зөгөнчгдөг юм. Оройноос хойш нэг л айсан шинжтэй дууга хураачсан. Ганцхан муур гэд байх юм. Ойр хавийн хүмүүс чинь зүгээр үү? Бэлгүүнтэй ярьсан. Ялгуун гэртэй байгаа. Харин чанцал манад. Танаа компанид өөр юу гэж? Би чамд хэлсэн шүү дээ. Ялгуун ануужин хоёрлоо дайрсан хүмүүс холбоотой байж магадгүй гэж. Ойр дотно гэвэл зол заяал байна. Бадрах их нэртэйгээ хойно байгаа. Тулгаач мөн адил урагш явсан. Өө нэрэ зол заяа. Яг мөн. Би чулуу хөөж авжээ. Төмөр ийн хашгираад уцаа таслан ухсгэлээ. Машиндаа сумагц даруй төв рүү холбогдсон. Зол заяагийн байр орчимд үүрэг гүйцэтгэж байгаа бүх эргүүлийг яралтай тийш нь явал би өөрөө очиж байна гэж тушаагаад хааз нэмэн дохиогоо хангинуулан давхилаа. Ганцхан ялгуунд анхаарал хандуулж явахдаа ануужинтай тун төсtöөл зол заяаг огт анзаараагүй өөрийгөө зөвхөн эртнээс хойш цээжинд нь хүндүрлсэн муу савинд улам бүр автаж байв. Сүүлийн үед завгүй өдрүүдийг өнгөрөөж байгаадаа зол заяа огтхон ч гутарсангүй. Харин ч өдөр бүр ажилдаа яаран ирж орой бүр сэтгэл дүүрэн хардаг болжээ. Төгөлдрийн дэргэд байж нэг өдөрт хэдхэн үг солих төдийдэл сэтгэл нь дулаацдаг байв. Компани ажил цэгцэрч үйл ажиллагаа жигдэрчээ. Ажлаасаа эрт таран гэртээ ирэхэд кино гарах цаг болоогүй байсан тул бүх хувцаа тайжин шүршүрт орлоо. Зол заяа бол яг л ануужингийн хуулбар мэд галбар сайтай цэвэрхэн бүсгүй. Тэдний туулсан амьдралч тун төстөө. Хүнд ажлын дараа ганцаараа уйдгарлаад суухдаа энэ тухай л боддог. Ануужинд атаархаж явсан ч тэр холоо явчихсан. Гэвч төгөлдөр ажлын хамтрагч жирийн найзууд шиг харцсан хэвээр. Дүү натлаа өөр харцаар хардаг чанцал, саяхнаас үе хамт харагдах болсон ялгуу. Хоёулаа залуухан сайхан охид. Атаархал гэхээс илүү бяцхан гомдолд автаж тэр бүрийд нууцхан хүсэл нь айхтар хүчтэй асдаг. Ялангуяа шүршүрт орох үед зүрхэн хурдан цохилон амьсгаан төрөсдөж хөхний товч нь хатууран сэрэж доошоогоо норон чигтэж эхэлдэг. Энэ бол гаж хүсэл гэхээс илүү байгалийн хууль, хүний биологийн хэрэгцээ. Шүршүүрэн усан доор нүдээ тас анин зогсохдоо төгөлдрийн цэвэрхэн царай, ханхар өргөн цээж, өндөр нуруу, зөөлөн ухаалагаараа бодогдон улам бүр хүсэл тачаалдаа автан нэг гар нь гуйны завсраар шурган хуруунууд нь нууцхан орноор зочлно. Хурууны өндөг нь наалдамхай цэхэр шингэнд бүрхэгдсэнийг гунигтай ширтээд дараа нь бүх бие мүлчийдэл угаагаад өрөөнөөс гарлаа. Ганцаар байгаа тул дотор хувцс өмсгүй халаатаа нөмрөөд зурагтын өмнө тоглон киноны үйл явдалд уусан оржээ. Халтар царайд киноны Мигель Ангел бол төгөлдөр. Харин Эстерлита нь өөрөө. Уг нь Сантатай илүү төстэй галбартайж туранхай годгор Эстерлитаг өөрийгөө гэж төсөөлөн амтад мөрөөдөл думбахтаа хаалга нь тожигнон дуугарч буйг огт анзаарсангүй. Гэнэт арнууруугаар нь хүйд даах шиг санагдан бие хураатал хэн нэгний бахимгаар амийг нь таглан хашгирч амжаагүй байтал буудан дээр даран унлаа. Ухаан санаа нь чочирдож эхэндээ юу болоод байгааг үл ойлгон манарчхав. Хормоонс хөөгдөн хөлийг нь өвдгөн дэлгэх үед сая сэхэ орсон ч оройтжээ. Битүү маск өмсөж хар шил зүүснийг олж хараад бараг л ухаан баларцжээ. Аль холд ядам дур муутайхан өмдөө татсаар босгоод мөн л маск зүүсэн эр зол зээдэр мордон нүгэл үлдэж эхэллээ. Гэнэт цагдаагийн машины дууд дохио хангин хойд сүүлийн эр хүслээ гүйцээж ис чадан өндийж хоёул санд минь пижигнэлтэн гарч анир тасрав. Хэр утсын бөө мэд. Дөрөмт хувцастай хүмүүс орж ирснийг
Түргэний эмч юм асуугаад байсныг л бүр түрхэн сандаг. Чухам юу болоод өнгөрснийг шоконд орж ухаан баларсан зал заяа тэр хүн үед үнэндээ мэдээгүй. Бүх зүйл хэд хурдан нүд ирмэх зурал болсон. Яг л ялгууны бас ануужингийн хэрэгтэй тун төстэй тохиолдлыг мөрдөгч төмөр төсөөлсөн хэдий ч гэмт хэрэгтнүүдийг хамар дороос ахиад л алдчихлаа. Хилцсийн дарга хурандай цог энэ удаа илүү болт хийсэн маягтай тогтун хар зогсноо. Чиний таамаг зөв байж мэднэ. Энэ хэрэг зөвхөн хүчин, хулгай, дээрмэр зогсохгүй улс төр, бизнесний өрсөлдөөн. Тэр дундаас олз хайгчдын үйлдэл болж таарлаа. Итгэлтэй хүмүүсээр бага бүрдүүлээд зөвхөн энэ хэрэг болон холбоотой гэж үзсэн бүхнийг мөрд хэмээн туушаажээ. 25 дугаар хэсэг төгсөв. Эрли зохины дуйл 1-р бүлгийн 26 дугаар хэсэг. Хотын захтай орших өндөр төмөр хашаагаар хүрээлэгдсэн шинэхэн 2 давхар хавас гаднаасаа нам гүмхэн харагдавч дотор нь өөр ертөнц үргэлжилж байлаа. Энэ газрыг цөөхөн хүн мэддэг. Танил тал итгэлцэлгүй бол хинч энэ босгыг алхах хэрэггүй. Зочны өрөөний том ширээний ард эрдэнэ, норов, амар гурав тоглон сууж хундах тулган ярилцсан. Гуруула төрийн албан хаагч, хуулийн хүрээнд ажилдагч шинэ нийгмийн энэ үед хөрөн мөнгө гэдг нь эрх мэдлээс ч илүү үнцэнтэй болж эхэлсэн тул тэдний дотоод хүсэл нэг л зүйл дээр огтлцдог байв. Хурдан хөгжих боломжийг бусдаас төрүүлж олж харах, хүмүүсийн харж чаддаггүй завсраар орж амжилтанд хүрэх. Яг энэ үед хаалга нээгдэж болромоо 2 бүсгүй дагуулan орж ирсний нэг нь тулгаагийн эхнэр Заяа. Дунд зэргийн нуруутай цэвэрхэн хөөрхөн төрхтэй тэр бүсгүй ганцхан 8-нд азна гэж хажуугаар нь андууд компаниас ч баггүй ашиг хүртсэн болохоор богино хугацаанд чинээлэг амьдралд хөл тавьжээ. Амьдрал нь дээшлийн хэрээр түүний хүсэл мөрөөдөлж өөрчлөгдөв. Томоохон тендер ашигтай гэрээнд зөвхөн мөнгөөр бус нөлөө бүхий хүмүүстэй танил байхаас ихээхэн шалтгаалдгийг ойлгосон тэрээр илүү том хөрөөлөлд хөл тавихыг хүсэх болсон юм. Энэ бүхний киноор ажиллаж байсан хүн бол Эрдэнэ. Тэрээр Заяаг орж ирмэгцэл нүд унган ширтэж дэрэгдээ суулгаад ээлдэг дотн яриа өрнүүлж эхэлсэн бөгөөд үе үе гоо сайхныг нь магтаж байв. Харин болромоог даган орж ирсэн нөгөө бүсгүй нь өндөр нуруу гойлог бие хаатай загвар өмсөгч туул өгөөд өөртөө ихтгэлтэй алхаа дэгжин төрхөн амар норов хоёрын харцыг өөрийн ирэхгүй татжээ. Цагта Монгол турхтны оюутан мис тэмцээнд оролцож шилдгээр шалгаран 5 дугаар ойр эзлэн мандаж явсан ч өлөн шунаг ирчүүдийн ов мэхэнд автан харанхуй ангал руу унах төгсөн үе бий. Азар найз болормоо дэрэгдээ авч эдүүгээ эрх мэдлтнүүдэд үйлчилж элбэг хангалуун амьдрах болсон. Сайхан бүсгүйчүүдийн төлөө хундаг тулгая. Дуустал нуугаарай. Төлөө. Амар норов 2 загвар өмсөгч бүсгүйчүүд дэрэгдэн сумагц санаа амран малилцтэл энийх хагаад Эрдэнэ даргыг булаацалтагүйд баярлаж байв. Амтд хоолны араас хатуу арх хундаглаж бүсгүйчүүдэд шахах бөгөөд болормоож оройлон дуустал нуухад Заяа эмээнгүй тонгоолгоно. Түүний хүсэл бол Эрдэнэ даргатай сайтар танилцаж ээлдэв тендер амар хэлбэр олзоолох. Хэдийгээр хүүхэд төрүүлсэн ч биенийхээ галбарыг алдаагүй жавхгар гойлог хэвээр байгаа бүсгүй Эрдэнэд ихэд таалагдсан бололтой. Цаг орой болж буйг анзаарсан ч уусан архинда мансууран зориг орж энгэр бэлхүүсээр нь тэврэх Эрдэнэс ичиж эмээхэ болжээ. Ямар тааж 2 том тендерт оролцох талаар ярьснаа бүдэг бадагхан сандаг. Заяа хэдийгээр самун садар зангүй даруухан бүсгүйч мөнгө гээч зүйл хүнийг үнэхээр өөрчилж чаддаг ажээ. Амар дарахтаа үнсэлцэн тэврэлдэх болромоо норов ахлахтаа буудан дээр баргал иримийн ажил хийх нь холгүй нялуурах туул нарыг анзаараад ч тэрөө
айх ичгээ бүрмэсэн таягдан хайсан бололтой. Чи үнэхээр сайхан бүсгүй юм хэмээн учир зүггүй магтан зүтгэх эрдэн даргаыг эсэргүүцэж үнэндээ чадсангүй. Уг нь гэртээ харах ёстой гэж саяхан бодож байсан. Гэвч махлаг том биетэй эрдэнэ сэвхийдэл тэврэн хажуу руу ороход толгой нэргэн манарч дараа нь хүнд цээж дээрээс нь даран айхлах мэдрэгджээ. Үүрээр сэрхэд хаан ч мунтах агаад эсрэг талын орон дээр болромоо хэвтэнэ. Тун удахгүй үүр цайхна. Болроо хөөе сэрээрээ. Яасан бэ? Одоо явъя. Өглөө боллоо. Жаахан унтээ л та. Найз нь шүршүрт орчход явлаа шүү. Ухаан санаа нь цэлмэц сэргсэн тул урьдчилан чухам юу болоод өнгөрснийг таамаглаж ядан угаалган өрөө рүү орлоо. Салтаан шархиран чимчим лугших бөгөөд хэтэрхийд тэнийг зөвл хийсэндээ ихэд ичин бие сайтар угаагаад тул хад юу гэж хэлнэ. Болроогонд хонслолгүй гэж бовтонсаар өрөөнд орж үс гэцгээ анцлаад яран гарчээ. Хаврын адаг сар хэдийн шувтарч хот даяар шинэхэн ногооны үнэр ханхалсан дулаахан өдрүүд үргэлжилж байлаа. Хэдхэн сарын өмнө жавар тажигнаж цас бударч байсан гудамнууд хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрч энд тэндгүй шэндэлгүүр хувийн компаниуд үүд хаалгаа нээжээ. Улс орон бүхэлдээ өөрчлөгдөж хотын өнгө дөрөгч өдөр ирэх тусам хувьсан шинжлэгдсээр. Энэ хугацаанд андууд хязгаарлагдмал хувьцаат компанич хөл дээрээ баттай зогсож ажил хэрэг нь тасралтгүй өргөжөнд хэлв. Оросоос бадрахын зохион байгуулалтын илгээсэн шатхуун автомашины нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр борлуулалт эрс өсөж компани нэр хүндэж дагаад дээшилж байлаа. Гэвч сайн цагийн хажуугаар сар зүйл үргэлж дагалддаг аж. Нэгэн өдөр тулгаа өөрийн гэсэн зам мөрөө хөөж тусдаа бизнес эрхлэхээр шийдснээ нөхөддөө дуулгав. Өөрт ноогдох хувашгаа аваад чимээгүйхэн салж утсан түүнийг төгөлдөр үлдээхийг үнэхээр хүссэн ч зүрхлээгүй. Хожим эргээд бодоход тулгааг ямар ч үгээр ятгаад нэмэргүй байсан гэдгийг тэр ойлгосон юм. Үүнээс хойш төгөлдөр нэг зүйлийг улам бүр тодорхой мэдэрч эхлэв. Эргэн тойронд нь ээлж дараалан тохиолдоод буй явдлууд зүгээр нэг давхцал биш. Өөрийнх нь эрхэлж буй бизнес хүрээлэлт ямар нэгэн байдлаар холбоотой байж мэднэ гэдгийг. Иймээс тэр түшиж тулах шудраг нөлөө бүхий хүн ирэх болж бэлгүүний аавын зуулчлалаар генерал Шарвта танилцжээ. Гэвч аль аль нь бие биенээ бүрэн таньж амжаагүй тул болгоомжлон зай барьж дараа тухтай уулзахаар тохиролцсноос хойш хаяа утсаар мэд мэдэх төдий харилцаатай үлдсэн байв. Энэ хооронд гэгээ ялгуунд улам дасаж заримдаа чанцлаас ч илүү дотн болсон мэт санагдах болжээ. Төгөлдөрч өөрийгөө ялгуунд баг багаар татагдж буйгаа анзаарсан ч ануужин золзой хоёрт тохиолдсон явдал сэтгэлээс нь гарахгүй тул зориуд зай барин аль болох таарахгүй гэжээ. Ажил хэрэг нь санснаар урагшилж орлого ашиг нь өсөж байсан ч сэтгэл эмдэглүүлсэн асуудлууд араараасаа тохиолдох тусам төгөлдрийн дотор үл үзэгдэх ачаа улам нэмэгдэж байлаа. Урд нь баярлал найз нөхдийн хүрээлэл дунд хэрэгэлдэг байсан архийг хаяа ганцаараа чимээгүйхэн хундаглан уудаг болжээ. Өнөөдөр төмрийн төрсөн өдөр. Төгөлдөр бэлгүүн хоёр бяцхан бэлэг бэлдээд хотын төвийн нам гүмхэн бааранд даруухан ширээ засаж хундагдуулан суух зураа сүүлийн үед түүний амьдралд ар араасаа тохиолдсон ээдрээтэй явдлуудын талаар илэн далангуй ярилцаж эхлэв. Хэдэн хундагны дараа яриа илүү илэн далангуй болж ажлын тухай, амьдралын тухай санал бодлоо солилцлоо. Танаа аавын танилцуулсан Шарав генерал улс төрд орно гэж дууллаа. Би тэгээд л жаахан зайгаа авсан юм. Улс төр бизнес хоёр энэ нийгэм тустай байх ойлголт байх. Шарав генерал бол насаараа эх орныхоо төлөө зүтгэсэн шудраг хүн. Эх орныхоо ирээдүйн төлөө бизнес хийж залуу үе дэмжих бодолтой гэж дуусан. Гэж бэлгүүнийг тайлбарлахад төмөр дэмжин "Тийм шүү. Хүн болгоныг муу,
муухайгаар харж болохгүй. Чи уус төрд орох шаардлагагүй. Бизнесийн журмаар л хамтрахад болно гэд арх хундаглаад үннийг хэлэхэд би өөртөө их гутарч явна. Хэрэг гараад хэдэн жил, хэдэн сар болчихлоо. Хэрэгтнүүдийг яг л хамар дороосоо бүр 2-2 удаа алдлаа. Нотлох баримт хангалтгүй. Гэрчүүд дууга хураачхна. Заримдаа бүр хэн нэгэн биднээс төрүүлээд мөрийг нь цэвэрлээд байгаа юм шиг санагддаг. Гээд шүүр салтахад төгөлдөр чимээгүйхэн толгойд өгснөө. Хамгийн амир нь миний эргэн тойрны хүмүүс л өөртөө байх шиг. Ялгуун ануужин, зол заяа. Дараагийнх нь хэн байх болоо гэж бодохоор л айц төрх юм. Зол заяаг харахаар бүр өрөвддөг. Гаднаа юу ч болоогүй юм шиг энийгээд явдагч. Дотроо тэр явдлыг марцсан гэж би ерөөсө боддоггүй гэв. Чи өнд өөрийгөө буруутгах нь уу? Би таамаглаж болох байсан. Гэтэл хоцорч ухаарсан. За, энэ тухай мартъя. Өнөөдөр миний баярын өдөр шүү дээ. Зовлон тоочих гэж ирээгүй. Алив тулгая. Тэд хундаг тулган арх уугаад энгийн яриа өрнүүлэн аажмаар энэт хөртөө болж эхэллээ. Төмрөө ингээд чи найз бүсгүйтэй болооч. Би яхав чи охиноо томрохоос өмнө ханижилтэй бол. Тэмээ гэхээр ямаа гэдэл. Үнэн шүү дээ. Энэ бэлгүүний дүү ялгуун их сайн охин, ухаалаг, дөлгөөн. Хөөе чи согчхоо юу? Нээрээ шүү. Чи сайн бод. Төмөр халамтсан бололтой санаанд оромгүй үг хэлэхэд бэлгүүнээс санаа завсан төгөлдөр ичин улалцаж зодол. Манай ялгуун сүүлийн үед нэг л өөр болсон. Гэгээтэй их дотноссон. Хичээлтэй байсан ч охинтой уулзах зав гаргадаг. Гэгээч ялгуун ихчээ гэж амнаасаа салах байсан. Заримдаа тэр хоёрыг харахаар миний дүү өөрийн гэсэн хүүхэдтэй юм шиг санагддیں۔ Гэх бэлгүүн энэ боломжийг ашиглая гэж бодсон бололтой шулуухан хэлж орхив. Төгөлдөр хэсэг дуугүй сууснаа. Охин маань ялгууныг их харилдаг болсон. Заримдаа чанцлагч тоохгүй ялгууныг л сургалаад байдаг. Би тэднийг сайхан эгчдөө байвал тохирно гэж боддог гэлээ. Гэхдээ түүний сэтгэлд ялгууны мэлмэрсэн харнууд гэнэн цайлган төрөх айдуу зөөлөн зам бодогдож зүрхэн түг түгхийн зохилох шиг болжээ. Тэр нэг хар явдлаас хойш ялгуун маань их зүдэрсэн. Саяхнаас төрсөн өдрөөс хойш тээсөөр хөвгчлөлтөд сэргэлэн хүн болж аав ээж бид нар бүгдөө уучран баярлсан. Цаашид яг л энэ хэвээрээ байгаасаа гэж хүсэж байна. Гээд архиа хүндэрч орхисон бэлгүүн санаа алдаад төгөлдөрлөө тун ухацтай ширтжээ. Ануужин Францад ирээд эхний хэдэн сарыг үнэхээр хэцүү өнгөрөв. Нутаг ус ээж аав хамгийн гол нь төгөлдрийг санах сэтгэл өдөр ирэх тусам хүчтэй болж нэг бус удаа сургуулаа орхиод Монгол руу буцах тухай хүртэл боджээ. Гэвч эцсийн мөчөд өөрийгөө зоригжуулан ийм ховор боломжийг алдах эрхгүй хэмээн шийдэж бүх анхаарлаа хичээл ажилдаа зориулахаар хатуу шийдэв. Энэ удаагийн сургалтанд Монголоос шалгарсан 15 эмч хамрагдсан бөгөөд ихэнх нь олон жилийн туршлагатай 30-аас 40 гаруй насны хүмүүс байлаа. Эрэгтэй эмч 100, харин эмэгтэйчүүд нэлээд олон байсан тул тэд удалгүй өөр өөрийн хүрээллээ өсгөн нөхөрлөж эхлэв. Ануужин ирсэн эхний өдрөөс л бусдын анхаарлыг татжээ. Цэмцгэр төрөх дөлгөөн аш, ажилдаа хандах Нимбаа зан нь багш нарын төдийгүй хамт суралцагчдын ч нүдэнд өртсөн байна. Ойролцоо насны журмд гэх эмч түүнтэй ойртохыг хичээж хаяа кофе уух, хамт номын санд суух санал тавина. Мөн сургалтыг хариуцдаг нэр хүндтэй нэгэн гадаад эмч Ануужны сурлага, ур чадварыг өндрөөр үнэлж, дадлагын үеэр бусдын өмнө магтан урамшуулдаг байв. Энэ бүхэн зарим эмэгтэй эмч нарт таагүй сэтгэгдэл төрүүлжээ. Тэдний дунд уг нь энэ сургалтанд явах ёстой байсан нэг том дарган охины дотны найз болох долцод байсан бөгөөд Ануужныг түүний оронд ирсэн гэх яриаг хаасаагүй дэвэргэж эхлэв. Ард талгүй хүн ийм боломж олж авна гэж байхгүй.
Хөөхөн царай л хэрэг болсон байх. Яавны дарга нарт явуулдаг гинлээ. Гэх мэт ховж ив айжмар бусдын дунд тархаж зарим нь ануужинтай элт хөндөй харьцах боллоо. Харин ануужин тэдэнтэй маргаж өөрийгөө зөвтгөхийг хүссэнгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэгт итгэн өглөөнөөс орой хүртэл хичээл дадлага Франц хэлтэй шамт зар байлаа. Францын зөөлөн уур амьсгал тайван амьдралд дасахын хэрээр түүний төрөгч үлээлэг өөрчлөгдөж баг зэрэг турсан ч цэг сайхан бие галбар нь улам тодорч дэгжин хувц өмсөх бүрд цээж төрөх сэргэр томхох хувилтан бандаганах альмун өгзг нь улам бүр анзаарагдах болжээ. Энэ нь түүнийг гадуурхдаг хүмүүсийн атаархлыг баггүй хөдлөсөн юм. Ганцаардал бүрэн арилаагүйж завгүй ах тусам төгөлдрийг санах бодол төрн амжина. Харин шөнө орондоо хэвтэх бүртээ түүний тухай дурсам сэтгэлийг низэмдэж холын Францын нам гүн шөнүүдэд дэрээ норгон нулимс унгах үе цөөнгүй тохиолдож байлаа. Аз болж сар гаруйн дараа согоо гих өвөр Монгол эмч бүсгүй өрөөнд нь хамт амьдрахаар ирэв. Өндөр нуруу зигзээсэн гойлог бие үргэлж инээмсэглэж явдаг тэр бүсгүй нээлттэй нийтж зантай тул ануужин ч удалгүй дотносож Франц дахь амьдрал нь баг багаар өнгөрж эхэлжээ. Ижил соёл ойролцоо хэлтэй болохоор тэд бие амархан ойлгож хичээлээсээ тараад хамт хоол хийж амралтын өдрүүдээр Францын гудмаар зугаалах нь энгийн үзэгдэл болжээ. Тэдний сургалтыг хариуцдаг доктор профессор Мартин бол 50 гаруй насны анагаахын салбарт нэр хүндтэй нэгэн. 50 дөлгөөн төрх ухаалаг цэнхэрнүүд ээлдэг харьцаагаараа суралцагчдынхаа хүндэтгэлийг хүлээсэн тэрээр авиастай эмч нарыг анхны уулзалтаас л анзаардаг гэдэг. Мартин профессор ануужин согоо хоёрын хичээл зүтгэлийг бусдаас илүү үнэлж ануужны оншилгоо мэс заслын үеийн ажиглалт согоогийн өвчтөнтэй харьцах ур чадварыг байнга магтан илүү төвөгтэй дадлагад хамруулдаг болсон нь бусад эмч нарын анхаарлыг даган татжээ. Гэвч хамт суралцагчдын дийлэнх нь Мартин профессор хоёр залуу бүсгүйд хэтэрхий анхаарал хандуулж байна хэмээн ховж ивдэгдэн ор хүнжлийн асуудал болгон дэвргэсэн ч ануужин согоо хоёр тийм ярианд огтхонч ач холбогдол өгсөнгүй. Тэдний ганцхан зорилго нь ур чадвар мэдлэгээ ахиулж эх орондоо очиод илүү сайн эмч болох л байсан юм. Харин энэ бүхнийг долцод зүгээр хараад суусангүй. Ануужинд анхнаасаа л атаархаж элдвэр ховжив тараасаар ирсэн түнд профессор Мартины илт ялгамжтай хандлага бүрч таалагдсангүй. Францын ангаах ухааны салбарт өндөр нэр хүндтэй, хувийн эмнэлэгтэй, эртний язгууртан угшилтай Мартин түүний хувьд зөвхөн багш биш, ирээдүйн том боломж байлаа. Иймээс ануужин холдуулахын тулд түүнд сэтгэл алдаа дудаж буй хээгүй даруухан эмч журмдыг ашиглахаар шийдэн оройн хоолнд орив. Хичээл дадлагын ажлаасаа залхаж сүүлийн үед ихэд уйдаж байгаагаа ярин Парисын нэгэн жижиг ресторанд хамт оройн хоол идэж дарс хүртцгээв. Дарс хэдэнтэй хундгалахын хэрээр журмдийн хөшүүн занж баг багаар тайлагдаж ануужны талаар сэтгэлээ элен далангуй ярьж эхлэхэд долзод түүний үг бүрийг анхааралтай сонсон өөрийн бодсон төлөвлөгөөний талаар дотроо улам бат итгэлтэй болж байлаа. Нилээд оройтсон тул долзод дотор байрлууга боцохгүй ойролцоох нэгэн буудалд хонохоор шийдэж журмэд ч түүнийг хүргэж өгөхөөр хамт иржээ. 26 дугаар хэсэг төгсөв. Эрлээ зохины дуйл төгсгөлийн 1-р бүлгийн 27 дугаар хэсэг. Хүчирхээлэлд өртсөн тэр харанхуй шөнөөс хойш золцоогийн амьдрал гаднаасаа хэвийн мэт харагдавч дотроо оронгороо өөрчлөгдөжээ. Шөнө ганцаараа явхаас өөрөн ирэхгүй эмээж хаалга төгссөн эсгээ уймраа хүн шиг дахин шалгана. Заримдаа үл таних хүний харц айц давтуулдагч сул талаа харуулахыг хүсэлгүй нулимсаа залгиж маргааш нь юу ч болоогүй мэт ажилдаа ирдэг байлаа. Үнэн дээр түүнд шаналх зав байсангүй.
Андууд хязгаарлагдмал хувьцаат компани өргөжин дэлхийн хэрээр татвараг айл мэрэгжлийн хяналт гээд элдв шалгалт араараасаа ирж зарим нь хууль ёсны гэхээс илүү дарамт шахалт ашиг хонжоо эрэлхийлсэн унг аястай санагдах болов. Үүн дээр нэмээд эрүүгийн бүлэглүүдийн ил далд сүрдүүлэг шантааж хаяа мэдрэгдэнэ. Санхүүч хүний хувьд эдгээрийн цаана шалгалт бос мөнгө эрх мэдлийн төлөөх шунал нуугдаж байгааг бага багаар ойлгож бай. Төгөлдөр бол хүнд амархан итгэдэг тусархуу гинэн цайлган зантай хүн. Энэ нь хүмүүсийг өөртөө татдагч нөгөө талаар ашиглуулах эрсдэлтэйг золзоо анзааран компани санхүү гэрээ гэлцэл мөнгөн урсгалтай холбоотой асуудал дээр аль болох хатуу байр суурь баримталж хууль дүрмийн дагуу ажиллахыг хичээх байв. Энд би л чанга зогсохгүй болохгүй гэсэн бодол түүнийг өдөр ирэх тусам илүү нямбай, илүү шийдэмгий болгож байлаа. Ажил ихсгийн хэрээр төгөлдөр түүнийг хаяа гэрт нь хүргэж өгөх болсноос гадна мөрдөгч төмөрч нууцаар хамгаалалт зохион байгуулж энгийн хувцастай хүмүүсээр ойр хавийг нь ажиглуулдаг байсныг золзоо сүүлд нь мэджээ. Энэ бүхэн түүний ажлыг баг багаар намжаасан ч төгөлдөр машина байрных нь үдэн зогсоогоод инээмсэглэн буцах мөч бүрт дотгош ороод ганц аяга цай уучаад явбал гэсэн бодол төрнө. Өндөр дүү нуруутай, цэмцгэр дөрхтөө, хөх өгзөг том нарийнхан бэлхүүстэй, царайлаг хөөрхөн хідээч өөрийн гоо сайхандаа хизээч бардамдаггүй. Харин төгөлдрийн дэргэд байхдаа л сэтгэл нэг л амгалан болж бүх зовлонгоо төр марцчих шиг санагддаг болсон нь түүний өөрөөсөө ч нуухыг хүсдэг ганцхан нууц байлаа. Тэр өдөр тайлан тооцоо гэрээ хэлцлийн ажил ундарсаар нэлээд орой болжээ. Хоёул офисын гэрлийг унтраан гадагш гарах зур золзоо хэсэг эргэлдснэ. Төгөлдрөө ойрд их завгүй байлаа. Чи манад орж аяг цай аваад яваач. Аав шинэ хоньны мах авчирсан. Сайхан шүл гээд үгээ дуусгаж чадалгүй ичүнгөр нь нүүр буруулахад төгөлдөр тэгэлдэ ганц хунд гарах тулгасан ч болно. Ажил сайхан жигдэрч байна. Хэмээн зөвшөөрчээ. Золзоогийн сэтгэл нэг л уужирч нууж авсан хүсэл нь биелэх гэж буй мэт санагдан төгөлдрийг сугдан алхлаа. Хизээч ингэж ойртож байсангүй. Догдлолтой зэрэгцэн хачин их хүсэл төрж амьсгал нь түргсгэд нүүр нь улалзан сандарч арай ч байрны үүдэнд хүрээд дотгош орлоо. Галтгооны өрөөнөөс шинэхэн махны үнэр хамар зоргиж нааш чааш эдээ будаа зөөн гүйх золзоогийн том хүүхэн жижигнэж өгзгөн бандгана. Ануучи яг л ийм байдагсан. Санаагаа шууд хэлдэггүйч үг үйлдэл нь элт мэдэгддэг. Ёстой л ясны хөлс гармаар сайхан шүл болжээ. Хэмээн тамшаалан суух төгөлдөрт элдв бодол байгаагүй ч золзоог өрөвдөх хайрлах сэтгэл эрэхгүй төрж байв. Танаа хүү хаажав. Өвөг их рүү явсан. Би амихандаа хань татах гээд янз бүрээр оролдгол юм. Амралтын өдөр болов уугүй юу яардаг. Аавч мэдсэн юм шиг хүрээд ирэл гэдэг. Ажил багтаа байсансан бол би чамайг дассан газраас ч нь холдуулж завгүй байдалд оруулчихлаа. Заримдаа санаа зовх юм аа. Зүгээртэй би энэ ажилдаа дуртай. Завгүй ах нь амар санагддаг. Гिचгээд үл ялэг хоолойн зангирах золзоог анзаарсан төгөлдөр сэм шүүр салдан хундахтай архиа нэг мөр хөнтөрчхөв. Тэд хоол эдэнгээ ажлын тухай ярьж сууснаа айжмаар өдөр тутмын амьдрал руу шилжив. Оросоос ирэх автомашин шатхууны нийлүүлэлт долларын ханш өсөж буй шинэ компаниуд олширч байгаа ч төрийн дарамт улам нэмэгдэж буй талаар санал бодлоо солилцсон. Золзойн санхүүгийн сахилга бат алдагдвал хэдхэн сарын дотор босгосон бүхнээ алдаж мэднэ хэмээн санаа зовниж байхад төгөлдөр урдны адил хүмүүсийн сайн талыг төрүүлж хардаг тухайга ярив. Хоёул заримдаа гэгээ болон золзоогийн хүүгийн хөгжилтэй явдлуудыг дурсаж инээлдэн заримдаа ирээдүйд андууд хязгаарлагдмал хувьцаат компанийг жинхэнэ үндэсний хэмжээний компани болгох мөрөөдлөө хуваалцав. Яриа ин үргэлжилсээр цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Орой болчихжээ. Би явъя да.
Сайхан хооллож, сайхан жуулаа. Тэрнээс гадна маш гоё ярилцлаа. Гисээр үндээсэн төгөлдөр үйл ялга гуйж байв. Зол заяаж халамзан улаа бодрох агаад үдэж өгөхөөр хаалга дохин урд алхахад ховилтон тонтоох өгзгөн жижирхэлнэ. Тэрхэн зур төгөлдрийн ухаан санаанд талигааж ихнэр нь хаа нэг айлгуйтан өдөгтөө урд ороод яг ингэж алхдаг байсан нь зурсхийн бодогдож хүсэл сэрэлт хормогон зур автчихав. Гэвч тэр бие барих тэнхээтэй хүн. Би явъя да. Сайхан амраарай. Болгоомжтой яваад хараарай. Хаалганы бариулаас барин нэг агшинд хоёул шүргэлзэн зог тусахад зол зай бүгдгэн дуалдаад төгөлдрийн цээжинд наалтан тэвэрлээ. Эм хүний содон үнэр хаан хийж цээжийг том сэргэр хөх шүргэн гжигдэх үед таг гацсан зогсноо хүзүүд нь тэврээд хоёул ингэж болохгүй хэмээн арай ядан шивнсэн ч төгөлдөрт ухрах зүгтах хүсэл байгаагүй юм. Ингэрлүү нь улам шахан наалдах зол зай би ганцаардаад байна. Хэдхэн хором хань болооч гэж дуулдахдуудын шивнжээ. Шинэ нийгэмд хөлөө олохгүй бодилсан олныг далимдуулан гэмт бүлэглэлүүд улам хүч авч тэднийг өөрсдийн зорилгод ашиглах гэсэн эрх мэдэл мөнгөний төлөөх дадалд өрсөлдөөнч ширвсжээ. Амар норов Эрдэнэ 3-ын ашиг сонирхол нэг байсан тул бие үгээр биш үйлдэлээр ойлголцдог байв. Эрдэнэ хэрэгтэй бүх санхүүжилтийг гаргаж амар норов 2 хууль хүчний байгууллагын доторх нөлөөгөө ашиглан альва асуудлыг намжааж үлдсэн улмөрийг арилгана. Тэд удаан зөвшөлдсөний эцэст сорив болдын бүлгийг хамгийн тохиромжтой гэж үзэн тохиролцоо хийж чаджээ. Сорив болд янгир ядам 2 бол ухаалаг овжин уулмөр үлдээдэггүйс гадна найдвартай ирчүүд. Болд өөрөө төдийлөн ил гардаггүйч түүний өгсөн үргийг эсэргүүцэх хүн эрүүгүй хүрээнд бараг үгүй болсон бөгөөд ядамж түүний хамгийн найдвартай баруун гар болон хуурчээ. Хэдхэн сарын өмнө золзойн гэрт болсон хэрэгээс хойш намгам нуугдсан болд ядам 2 ил гарахаар шийдсэн бөгөөд тохиролцсон ёсороо чанцлыг тандуулж боломж гарахыг хүлээж байлаа. Арын уулын зулцхан хус шиг гойлог туранхай чанцлыг голонгой харах ядам хөөх өгзөггүй ийм охин юун сайхан байдаг юм. Айда золзоо явал бандганаад мөн сайхан байсан да. Даанч удаан хамт байх боломж олдоогүй гэж халаглана. Хацрыгаа сорвиг эмрэн элбэд суух болд түүн рүү хилам хийснэ. Заал уухан гойлог охид гоё шүү дээ. Наас маань явах тусам ийм огтдол өдөөгддөг болж хэмээн санаашрав. Үнэндээ болд эргэтэн жижигтэй учраас залуухан охид бүсгүүчүүд сонирхдгийг ядан мэддэгч мдээгүй дүр үзүүлдэг. Энэ төгөлдөр үнэхээр завхаа ирэм. Эхлээ дануужин, дараа нь золзой. Тэгсэн атлаа чанцалтай хамт амьдардаг. Саяхнаас бас нэг зэгзгэр охинтой уулздаг болсон гэж байна лээ. Чи харсан уу? Үгүй. Манай хүмүүс ламбуулалдад яриад байна лээ. Тэр тухай дараа яри. Чи надад туслах тухайгаа л бод. Тийм шүү. Өөртөө хүн өдөлдөггүй гэж. Гэхдээ та золзой руу хэвнэг орсон доо. Яаж тийм юм харж хаад нүдэ анаад суух үлээ. Гэхдээ гүйцээж чадаагүй. Гэд болдыг шүдэ хавирахад ядам төсгийтэл инээд алдаад. Би хүүхний харамлаагүй. Харин та яах вэ? Гойрцны чинь гарц. Чанцл бол минийх. Ах нь надад их өөртөө. Хөөх юм уу чалхаа. Амьд байгаа юу? Гайгүй байгаа гэнлээ. Төгөлдрөл аав ээжийг нь өө татдаг. Ялангуяа ээж нь үе эргэдэг гэсэн. Хөөй гараад ирлээ. Тийм байна. Улам зэгзэгээд бүр гоё болчихож шонжин эдлэх юмсан. Ах минь бүү яар. 7 хэмжиж нэг огтл гэдэг шүү дээ. Энэ удаа найдвартай хийнэ. Тэд ийм ярилцаар их сургуулаас ирэх өндөр гойлог охиныг машинаараа сэм даглаа. Жаахан мэр алчвал янзтай болно доо. Энэ хэвээрээ гоё. Чэдэр хөлийг нь хардаа. Урт юм аа. Мөр дээрээ тохож байгаад л орилж гинштлэн. Айда
Арааны шүл сасгарам ам тажимс. Бөөх таач нь бүр шүлэг зохиохно. Үе сорвиа тэмтрэн элэх болдын харцанд тийм гэж хэлэх аргагүй хуйл тажаал хахир хүйтэн өнгөтэй хослон тодорхойг анзаарсан ядам тэр дороо амаа хамхиад аха одоо дагаад димээ цэцэрлэг рүү явж байна. Гэр нь ойрхон дараа хүмүүсээс мэдээлэл авъя гэж бовтнах ядам жолоогоо огцом эргүүлэн давхин одлоо. Өнөөдөр тун чухал уулзалттай тул ийм яарахаас өөр арга байсангүй. Хуйл тачаалаа барьж адан айхлах болд хөөхнүүд мундсан аятай энэ гिचийг харахаар яагаад ч юм аимшигтай сэрэл хөдлөх юм гэж шүлсээ үсжүүлэн айхлав. Ядам ногоонуудаа анивчуулан жумалзаад би учрыг нь хэлж хүү гэд тас хөөхрөв. Хэлэлдэ. Таны анхны хайр бол оюуна гэж. Энэ хорвоод мартах учиргүй хүн гэж байдаг бол тэр эмэгтэй л бах. Мандалд өсрөгсөн сэтгэл оюуныг эзэмдэх бодол төрүүлсэнтэй адил чалхаа датаархаж хорссон бодолтой нь чанцлыг бусдаас өөр харахад хүргэсэн байх. Энд чалхаа навш ягаад хамаатай гэж. Тэр адгийн амьтан чинь оюунатай явуулддаг байсан биз дээ. Тэгээд л та дүүг нь эзэмдэж хариу авахыг хүссэн. Тэрхэн зур царай нь бараас хийж нүдэн гэлалтсан бод шанаа тулан бодлошохдоо ядмын хэлсэн үг үнэн гэдгийг сайдар ухаарч байлаа. Чээж гүйлгээ ухаантай сүрхийн нохоо шүү. Үнэ. Чанцал байтугай гоё охид бэлэн байгаач. Чалхаагийн дүүгэдэг утгаар нь би илүү хүсдэг. Тэгээд ч энэ охин элд бааш зангүй цэвэрхэн. Үгсэн. Тэгвэл тэр зүгээр байгаагүй нь лавтай. Тэд чин төрөл садангууд. За тэр хамаагүй гэж бодъё. Гэтэл төгөлдөр бол харсан хүүхэн болгон луга зүтгэдэг биш. За. Би бууж өглөө. Аль бууй. Ирчглээ. Хүлээ. Наадуул чинь бид хоёрыг ашиглаж дуусаад араас хутга. Мэднэ. Зөндөл ирсэн шүү дээ. Одоохондоо мөнгө нь хэрэгтэй. Болд толгой дохоод машинаас буухдаа нүүрэндээ маск зүүж амжаад ядмын араас сэм алгасаар байшин руу оржээ. Анагаахын дээд сургуулийн хичээлийн байрнаас өндөр нуруутай гойлог охин яран гарч ирсэн нь чанцал байлаа. Цэвэр царай, мөр даван намрах харус, зэгзгэр гойлог бие, урт хөл нь бусад охтоос элт ялгарна. Тэрээр хичээл тармагцал ярангуудгийн гол шалтгаан нь ялгуунаас өрсөж гэгээг цэцэрлэгээс авах юм. Үзэн ядаж атаархдаг байсан ануужин эмч явснаас хойш нууцхан хайр нь улам бүр нэмэгдсэн ч ялгуун гинтэл гараад ирсэн. Гэхдээ чанцалд давуу тал олон бий. Тэрээр төгөлдрийн дамдирдаг яг л эхнэр шиг нь хоол хийж гэр цэвэрлэж ховд сугаахаас гадна бяцхан гэгээд улам бүр дотн эгч дүүс болсон. Зарим шүн хачин хүсэл төрж өөрийн ирэхгүй төгөлдрийг хүсэн нүцгэн биеэр уучрах адын бодолд автдаг. Энэ нь нэг биш удаа тохиолдсон болохоор сүүлдээ ижиж имээх гэж болж хөхөвч дотоочо тайлцгаад аяархан геншин үл мэдэгдэх нууцлаг ертөнцийг төсөөлөх боллоо. Анагаахын оюутан охинд энэ талаар уншиж судлах ном тохимолж хялбар олдно. Эсэн бусын бодолд автан товлцдал алхаж явтал чанцлаа төр хүлэгээрэй хэмээн амьсгаат нь дуудах сонсдов. Эргэн харвал намхан нуруудаач бахимж эрэг биетэй гам болд хамаг хурдаараа гүйн ирж явлаа. Их сургуулийн боксын шигшээ багийн тамирчин тэрээр жил гарын турш чанцлыг тууштай эргүүлсэн. Гэхдээ нэг удаач хүчилсэнгүй. Бас төвөг удаагүй. Шулуун шудраг зан сайхан сэтгэлтэй залуу чанцалд үнэхээр таалагддагч түүний хувьд хайртай хүн нь биш зөвхөн итгэж нөхөрлөж болох сайн найз л гэж боддог. Чи хэдэд нь гараад явчих вэ? Би хүлээж байсан юмсан. Юу? Би чамтай уулзсан гэж тохирсон билүү? Үгүй л дээ. Би л гам болд ичингүүр нь төгдөрөхөд чанцал зогсолтгүй алгасан хэвээр инээд алдаад би дүүгээ цэцэрлэгээс навах ёстой юм л да. Тэгээд л гэж зөөлрөв. Сая чамайг нэг машин дагаад байх шиг санагдсан. Би бүр гайхаад ажиглаад л байлаа. Гэтэл анд бодож.
Чи нэрээ сонио хүн шүү. Гинэн ч юм шиг. Намайг хэн даах вэ дээ? За. Тэр цэцэрлэг би орлоо. Юу? Чи орой яасан гинэ? Өнөөдөр миний төрсөн өдөр юм л да. Чи ирэх үү? Болио. Олон хүмүүстэй байх дургу. Үгүй. Чамаас өөр хүн ирэхгүй. Яагаад? Зүгээр л нэг газар жаахан сууж ярилцах гэдэл. Чанцал татгалзмаар санагдсан ч гэнэтхэн өрөвдөх сэтгэл төрөнд зог тусаад ах ажлаас эртэрвэл ганц цаг суусан ч ахав. Гэхдээ оройтвол амжихгүй шүү. Гэж хэлчихэд цэцэрлэг рүү яаран оржээ. Цэнхэр нүдэн гэгээ өнөөхөө сониуч зангаараа элдвэг шалган асууж чанцалж чадхаараа хариулан инээлцээр алхана. Чанцалагчээ? Нар яагаад орой болгон улаан цагуур орчихдаг юм бэ? Маргааш өглөө яаж буцаад гараад ирдэг юм? Сар яагаад заримдаа дугуй, заримдаа нимгэн байдаг юм? Однууд үнэхээр анивчдаг юм уу? Эсвэл бидэнд л тэгж харагддаг юм уу? Хэрвээ онгоцоор маш өндөр нийсвэл одонд хүрч болох уу? Үүлнээс дэшээ гарвал тэнгэр зэнхэр хэвээрээ байдгүй гэгчлэн нэг асуултын хариуг сонсож амжилгүй дараагийнхаа асуултыг урсгах огныг хараад чанцал инээдээ барьж чадсангүй. Заримыг нь мэдхээрээ тайлбарлаж мэдэхгүйгээ дараа номоос харж уншиж өгье хэмээхэд гэгээ яг л том хүн шиг толгой дохин тэгвэл өнөөдөр ааваасаа бас асуунаа. Аав их юм мэддэг гэд хот инээж байв. Чанцал оройн холоо бэлдэх зураа ган болдод амлснаа санан өмсөх хувцас сонгож зогсоход гэгээ аль хэдийнэ дэвтрээ гаргачихсан зураг зураад эхэлжээ. Гадуур гарч тоглохоос илүүтэй зураг зуран эсвэл элдвийг асуун үгүй бол том хүн шиг шанаагаа тулан бодолд автдаг охин. Аль хэдийн орой болсон ч төгөлдөр гэртээ ирээгүй байлаа. Ханны цаг руу хялам хэд суусан чанцал аавд нь ажил гараа юм болов уу? Оройтойд байна. Гэхэд гэгээ зурагнаасаа харцаа салгалгүй. Игчээ аав ирэх болоогүй. Хоёлаа хоолой идэ гэж шулганав. Гэгээгийн иймэрхүү совин дандаа л зүв байдаг. Ялгуун цэцэрлэг рүү ирээгүй. Төгөлдөр ахтай гэсэн гашуун бодолд автсан чанцал дурмуутайхан хоолой хийгээд миний дөө хоолой идээрээ аав нь мод ирэхгүй бололтой гэж дуудав. Хоолны үнрээр л гэгээ гүгээд ирдэгсэн гэтэл халга. Гэгээ хоолой идээ орой олчгож гэсээр очвол зургаад улаарн зурх охин халууцсан хөлөрч нүүрэн чавх шиг арчсан байв. Гэгээ яасыг халууцав алив нүрэ угай. Чанцал дөхөж очоод зургийг авбал хууз дүүрэн дүрлцэн асах галзуурчсан байв. Энэ юу вэ? Төмөр. Мэдхгүй. Игчээ та аав руу залгачих. Би айгаад байна. Гэгээ бол янз бүрийн масууж шалгаадаг ойлгохын аргагүй зүйл зурдаг хүүхэд. Төгөлдөр ялгуун хоёрыг хамт байгаа гэсэн атаархуу бодолд автсан чанцал дурмуутайхан уцтвал агуулхад түүмэр гарсан тухай цочирдон мэдээ сонсчээ. Айд сандарсан ч галдгооны өрөөнд ороод аав нутахгүй ирнэ. Хоёлаа хоолой идчихвэ гэхэд охины санаа амарсан янзтай халбгаа шүрлээ. Төмрийн тухай хальт сонссон чанцал түгшүүрт бодолд автсан ч гэгээг айлгахаас имэн хүчээр инээмсэглэн хооллох зураа харилцуур утас руу үе хялам хийж байв. Гэнэт хаалга тогших дуулдахад сэрдэхийн гайхснаа төгөлдрах хонх дардагсан хийм болоо. Аан гам болд хүлээж цөхрөөд ирсэн бололтой хэмээн аманда бовтносоор хаалга тайлтал нүүрэндээ баг зуусан хоёр хүн дайран орж ирлээ. Цочирдон ухарсан чанцлыг хашгирч дамжаагүй байтал элээ шиг шүүрэн хумхан тэврэхэд нөгөөх нь галтгооны өрөө рүү мираасаар ор харагджээ. Нэгдүгээр бүлэг төгсөв.